Дараагийн нэг асуудал бол хүүхдийн эрхийн асуудал. Бид нэр өнөөдөр хүүхдийн эрхийн асуудал дээр Төв аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар ер нь бол хурдан морьтой асуудал аймаг болгон дээр гардаг. Өвлийн цагт хурдан морьны уралдаа, үсрэгээ, сунгаа. За Төв аймгийн хэмжээнд 2 удаа гараад Баян суманд ингээд шаардлагууд хүрсэн байгаа. За дараагийн нэг асуудал энэ газар тариалантай холбоотойгоо намрын ургац хураалтын үеэр нэр бүхий 7 сумын ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдийг дайчилсан асуудал байна. Энэ бол холбогдох хэм хэмжээгээ судлаад үзэхээр боломжгүй зүйл. Шийдвэр гараад очиод дайчилчдаг тэрийг нөгөө өргөдөл гомдол гардаггүй учраас болдгийм байх гэж хараад байдаг боловч мөн чанар дээрээ одоо сургуулийн хүүхдүүд сурч боловсрах боломжийг нь бүрдүүлээ тэр үед одоо тэ ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа явж байгаа үед хүүхдүүдийг дайчилна гэдэг маань маш том хүүхдийн эрхийн чөлөө. Энтэй холбоотой бас энэ шаардлага бол хүрсэн байгаа. Тэгэхээр ер нь бол хүүхдийн эрхтэй холбоотой асуудал дээр бид нэр шийдвэр янз бүрийн ажил төлөвлөгтөө энэ сурч боловсрох эрхийг нь хангах энэ нөхцөл дээр бас анхаарлаа хандуулж энэнийг бас бодолцож үзэх хэрэгтэй юм байна гэдэг зүйл харсан.